машин нүүр тулаад ирэхэд шийдвэр гаргаж чаддгүй. Ийшээ гөхөө, ийшээ гөхөө гэдэг. Ингэж байгаа ямар ч амжилт нэгдэж явуулсан. За бүгдээрээ эхэлцгээе. Хэсэг нөхөд цуглараад юу хийж байгаа вэ гэхээр ус төржий гэж дуудсан. Бүгд ус төрчихөөр их хугацааг туулж иж өнөөдөр анхныхаа бичлэгийг хийж эхэлж байна. Ган хөлөг арчсан намын гишүүн хүн намын алтан гэрэл миний хажууд сууж байгаа бол бүгд мэдчихэж байгаа бах. За инфлюенсер Ратавац манай одоо энэ ус төржий контентын ганц инфлюенсер байгаа. За би бол Иргэн Чимбат. Ус төржих, ус төржий, ус төрцгөөе гэж байгаа. Энэ контент шууд ус төржин. Тэгээ эхний асуулт эхлээд явчих тий. Тэгэл тойрох юм шүү. Ер нь ягаад ус төрчих ёстой вэ гэдэг. Ягаад ус төржий гэдэг нэвтрүүлэг хийж байгаа чинь ягаад ус төрчих ёстой вэ гэдэг юм. Гэт дунд нь асуулт тавьчих. Тэгвэл манай энийг юу гэж бодсон? Намын гişүүд дөрөв яриах байхаа гэж. Тий. Би бол зүгээр ус төржилт гэдэг одоо ингээд нийгэм тавьсан ойлголт нь айгүй сөрөг байгаад гэдгийг. Яг үнэмлэхээ аваад бол овоо хэдэн жил 10 гаруй жил явчлаа. Ус төр дунд ингээд оролцоод ингээд явж байгаа. Бас өөрийнхөө хэмжээнд гадарлах ийм мэдлэг мэдээлэл дунд орж ирсэн. Эцсийн дүндээ тэгээд яг ямар асуудал байгаа юм бэ? Бид нар ингээд болохгүй бүтэхгүй зүйлийн тухай асар ихээр яриад байгаа юм байна. Тэгээд одоо сүүлийн үед яг шийдлээ санал болгож ярилцъя гэдэг иймэрхүү өнцгүүд гарч ирж ийлээ. Тэгтэл шийдлийг маань хэн хийдэг юм бэ гэдээ ингээд бодоод тэр ерөөсөө энэ эрх мэдэл тийм үү? Биднээсээ сонгогдож бүрэлдсэн тэр төрийн эрх барьж байгаа гэж байгаа нөхдүүд л энэ шийдлийг бүрэн одоо хэрэгжих төвшөнд нь авчихдээ юм байна. Тэр эрх мэдэлд хэрхэн хүрдэг вэ гэхээр улс төрөөр дамждаг юм байна л. Тийм учраас бид нар юу хүсэж байгаа, аливаа зүйлийг юун зөв юм бэ гэж эргцүүлж байгаа тэр зүйлийг хийхийн тулд зайлшгүй энэ эрх мэдлийг ямар байх тухайд өөр өөрсдийн хэмжээгээр оролцож явах хэрэгтэй. Тэр оролцоол ерөөсөө улс төрчлөлтөнд зайлшгүй шахаад байгаа юм байна гэдэг зөвлөлтөнд хүрдэг. Тэгэхээр зэрэг улс төрчцгөө манайхаа ингэж одоо өрж байгаа ярьцлагыг алдахгүйгээр айгүй дуртай урж ирсэн. Тэгээ залуучууд улс төрчид өгөөч гэж гоох гэж. Тэ иргэдээ улс төрчид өгөөч гэж гоох гэж. За алтан гэр. Улс төр гэхээр нөгөө одоо байгаа улс төрчдтэй эрх мэдэлтэй байгаа хүмүүс маань ингээд нийгмээсээ холдуулаад залуучуудыг бити улс төр яа эн чинь ингээд бохир зоомлаа гэдэг ингээд одоо ийм нэг ойлголт өгөөд идэг. Тэгсэн чи яг үүндээ онлайн өвч тэр нийгэм байгаа бол хүмүүс байгаа бол одоо дүрм байгаа. Тэгээ дүрмээрээ одоо манай улсын хувьд тэгэл одоо үндсэн хуулийн дээр ингээд сонгуул хийгээд ингээд улсын хурлаар сонгоно, нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгчөөс сонгоно. Тэгээ тийм ингээд шийдвэр гаргах процессыг яаж байгаа. Тэгээ эргээд санхүүгийн байдлаар бидний өдрөө тутам төлж байгаа татварууд маань одоо юуруу зарцуулагдаад байгаа. Тэрний илүү одоо ямар процессор гарч ирсэн албан тушаалтнууд одоо бидний мөнгийг үрээд байгаа вэ? Юунд зарцуулаад байгаа вэ? Ингээд биднээс ингээ ерөөсөө салгах боломжгүй зүйл гэж би бодно. Одоо ус онлайн өвчсөн тийм байгаа тийм. Тэгээд яг энэ цаг үе дээр одоо хүн болон улс төр баба гэж байгаа үе дээр бас ийм сонирхолтой контент ингээд санаачтай хийж байгаа. Тэг ингээд хамт оролцож байгаа баяртай байна. Сая манай намын хэмтгэлэлүүд маань ярьж байна. Би ч ингийн нөгөө иргэн хүн шүү дээ. Тэгээ яагаад ингээд нөгөө огт нөгөө аль нэг намыг түлхүү дэмжих гэдэг ер нь байр суурьгүй байдаг. Тэгээд яг нийгэм бид ч одоо нийгмийн бүтээгдэхүүнүүд иргэн тухайн Монгол улсын иргэн те Монгол улсын аж амьдрал амжиргаанд нөлөөлөлт гэж хардаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг иргэн хүн болгон ч юм уу тодорхой өөрийн хүрээнд дуу хоолой хөргөжих ёстой гэж боддог. Дээрээс нь би нөгөө хипхоп бол реге дуулдаг байсан. Тэгээ ерөөхдөө энэ урлагууд маань өөрөө нийгмийн сэтвтэй дуу бүтээдэг голцоо. Тэгэхээр нөгөө нийгмийг шүүмжлэхтэй бас нэг талын бас нөгөө цонхон гэж явдаг учраас харьцангуй бас ажиглаж идэг гэх юм уу? Улс төр ер нь шийдвэрүүдийг те яг нарийн нөгөө нэг хиллэг мэлэг мэдэхгүй шүү. Зүгээр л ерөнхийн нэг шийдвэрүүдийг ингээд ажиглаад болохгүй бол дуурж идэг. Ямар ч гэсэн одоохондоо бид нэр үг хэлээ үзэл бодлоо хориулаагүй хуулиараа хамгаалуулчаа байж байгаа үндсэн хуулиараа те. Тэгэхээр энийг илэрхийлэх боломж олдвол илэрхийлсээр байх болно. Тэгэхээр энэ бол улс төржилт бүү юм байна юм уу? За тэгвэл улс төржиё. Миний хувьд болохоор ингэж бодож байгаа. Ер нь аливаа нэг нийгмийг залуучууд
болохоор дүгндэг, залуучууд шийддэг. Залуучуудаасаа ус төрчид нь айждаг. Гаргаж ирэх. Тэгээд юу яах вэ гэхээр 2000 оноос хойш бол ер нь бол ийм тренд болоод байна л да. Ер нь дээр үеэс л байсан тий. Төрийн төлөө огтон боож хүн гэдэг хөөх тий. За тэгээд дээрэс нь залуучуудад ус төрчих муухай тий. Дээрэс нь одоо ч гэсэн тэгээд усыг хурлаа ус төрчид усыг хурдан гişүүдэд байсан ч та бити ус төржөөд альва нэг тэгж хэлээд тий. Эн чин өөрөө явандаа юу байгаа гэхээр ус төрчих нь муухай, ус төрчихгүй байх нь кул хүмүүс, кул залуучууд гэж ойлгоод байгаа байхгүй. А тэрнийхээ хэрээр залуучуудыг ус төрөөс хол байлгаад энэ асуудлын тэрнийхээ хэрээр тэдний ирээдүг болгоолаад ус төрчт нь өөртөө. Тэгэл яг ясэм дээр тэр залуучууд яг залуу насны дээр сайхан байж байгаа л яг амьдрал дээр гараад ирэхээр чин нөгөө асуудлууд дээр туулж эхэлдэг. Тийм болохоор ялангуяа бүр залуугаас эхлээд ус төрчихөж байгаа хэрэгтэй. Ягаад гэвэл тэгтээ тэр нийгэм тэдрэл амьдран тийм үстэй. Өөрчлөөд өөрсдийнхөө сайн сайхны төлөө ус төрчиж л энэ нийгэм тэгэл өргөн тойронд болж байгаа одоо энэ чагсаалт цуглаан ч гэдэг юм уу тийм ямар нэгэн ус төрийн шиг энэ дэр дандаа л иргэдэн ер нь манлайлах чинь дандаа залуучууд л байдаг шүү дээ. 90 оны хувьсгалыг хийн хийсэн залуучууд л хийсэн мэт тийм. За тэр 11 оны 21 оны тэр хувьсгалууд гэдэг байгаа тийм. Тэдгээс залуучууд л хийсэн шүү дээ. Тэгэхэд одоо тэр тухайн үе хийж ирсэн Чоос Сүхбаатарыг одоо яриад байгаа. Тэд нар хэд настай байсан юм? Хорч ирээгүй гэсэн. Гэх мэтлэн тийм болохоор одоо энэ муухай үгийг болоод бүгдээрээ ус төржөөд бүгдээрээ ягаад ус төрчих нь гэвэл чиний амьдрал шийдэгдэж байгаа байхгүй. Бүгднгийнх нь амьдрал шийдэгдэж байгаа байхгүй тийм. Тий. Тэгэхээр ус төржөөд ялангуяа энэ контентыг бол залуучууд ялангуяа. Тэгээд зүгээр яг гол юм дээр манай залуучууд бол их мундаг байгаа. Яг хэрэгтэй юм дээр бол гарч ирж байгааг бол саяны хэдэн жилд бол бүгдээрээ л харсан тийм бүгдээрээ гарч ирэл харж. Гэхдээ энийг бол ашиглаад байна. Яаж ашиглуулахгүй байх вэ? Жагсаал цуглаан дээр жишээлбэл тийм. Тэгэхээр одоо ингэж ийн гэсэн үг үү? Жохон яг залуу юм чинь тууштай байж чадахгүй гэсэн үг үү? Тийм байдал анзаарагддаг жишээ нь. Уу яг зүгээр ингээд хуримтгайч юм уу? Эсвэл нөгөө гүн уухгүй байгаагаас мэдээлэл гүнзгий хайхгүй байгаагаас ч гэдэг юм уу? Нөгөө хөрвөхтэй. Тийм юм тохиолддог. Жишээ нь одоо зайны жагсаал дээр бол нэг тиймэрхүү эхний өдөр бол би очсон л доо. Олон залуучууд байсан шүү. Залуучууд их гоё олон байсан те. Тэгэхэд маргаашнаас нь ингээд сарнаад те. Мэдээ жан зүрийн аргууд хэрэгэлсэн байж магадгүй сайн мэдэхгүй байна. Гэтэл нэг юм эргээд туустайгаар дахиад маргааш нь ирэх тийм сэтэл төрөхгүй байгаа нь юуных бол би тэрийг их гайхсан шүү. Өшөө миний бодлоор ингээд өшөө томрох байсан болов уу гэж би харсан баг. Тэгсэн чинь бүр байхгүй болсон шүү дээ маргааш нь бүр байхгүй. Тэгэл тэр нь болохоор төлбөрт дөнгүүд ирлээ, юуныхан ирлээ гэдэг ингээд юунууд л үүсгээд шүү дээ. Нэг ирүүлэхгүй байх. Харин тэгэд би асууж байхгүй. Одоо жишээ нь залуучууд тэрийг нь ажиглаад төгшөөж ийн гэж би харсан байхгүй. Одоо за энэ бүр утга алдчихлаа ч гэдэг юм тий. Би улс төрөөс хол байлгах ер нь үндсэн гол зорилго бол өөрсдөндөө эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа эрх мэдэлтэй хяналт тавиулахгүй л гэсэн цаад санаа шүү дээ. Тий. Хяналт тавиулахгүй л гэсэн цаад санаа. Тэгэхээр зэрэг нөгөө тэрнийг манайхан ялангуяа монголчууд их нөгөө аливаа зүйлийг ингэж базаж ойлгомжтойгоор хүний сэтгэлгүйд суулгахтай аягүй сайн байхгүй. Улс төр баа гэл улс төрчихгүй энэ гэл. Тэгээд нөгөө хүсээгүй зүйл одоо юу гэдэг шонгийн модон доогор гарахаар муу сурдаг гэдэг. Олон юм тайлбарлаж байхаас илүү ингээл хилээд өчгөр эн чин захилгаангуудыг ийм аюултай шүү энэ гэж тайлбарлахаас илүү муу сурдаг гэх юм бол өөрсдийнхөө нэлээр ярьцдаг. Яг тэрнтэй адилхан нөгөө хяналт тавиулахгүй тулд баба гэдэг ийм ойлголт, улс төр баба гэдэг ийм ойлголт төрүүлсэн. Яг тэр шиг эффект саяны тэр жагсаал дээр явчих шиг болно лээ. Би харж байхад. Яасан бэ гэхээр очоод эрхээ эдлэх юм бол чи бие үлгэж гэдэг томьёо тэнд тавьсан байхгүй. Тийм үү? Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ тэнд хамаагүй ялгаатай байр суурьуд байж болно. Болно тийм. А гэтэл тэрүүнийг л дахиад яг улс төр баба гэдэг шиг чи жигсэх юм бол төлбөртөө. Талбай дээр очисон болоход төлбөртөө. Тэгэхээр нөгөө хүний инстинкт ажиллуул гэж ойлгож байгаа. Тийм байна. Тий. Одоо энэ нэр төрөө эрхэмлэх инстинкт бол хүний бас нийгмийн гол хэрэгцээ шүү дээ. Тий. Уг нь тэгээгүй гэдэг. А тэгтэл ингээл нөгөөтг нийгмэр ингээл талбай дээр очих юм бол бие үлгэж гэдэг ийм янз бүрийн байдлаар ингэж оруулсан. Тийм юм явцсан болов уу гэж бодож байгаа. Гэтэл бас
таны хэлж байгаа бас юу л да одоо тууштай байгаад тий энэ бүх зүйлийг ийм айгүй сургахгүйгээр ажиглаад яг түрүүний хэлж байгаа үр дүнгээ үзтлээ явах юм тууштай байдал бид нар бас чухал байхгүй. Тий. Сая 10 сарын 11-нд орон нутгийн сонгуул болсон шүү дээ. Тэгээ Улаанбаатар эрт 50% хүрээгүй те. Тийм тий. Тэгсний одоо юу эсэргүүцчих гээд байгаа юм ч гэдэг юм те. Одоо юу гэдэг яг момент нь байгаад тань хуулиар ирсэн ингээд те мандат нь байхад шийдвэрээ гаргаагүй одоо залхуурсан ч юм уу хойш нь тавьсан те хүмүүс шийдэндээ лагер руугаа явцсан ч юм уу тэгэл амар олон кейсүүд байгаа. Тэгээ тэрэн дээр яг эзэн бийгүй юм шиг яриа болчихгүй баг. Гэхдээ нөө эрдсэн тоон ингэ байгаа юм чинь те. Нөө идэхгүй байгаа нь эргээд бас нөө улс төр муухай гэдэг юм руугаа бас гэж ингэ хүмүүсийг тархины угаацсан учраас идэхийг байхгүй болгоцсон гэж бас бодоод. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг зүгээр дүгнэхэд улсын хурлын сонгуул дээр хүмүүс залуучуудын нөгөө нэг урам угарчлаа л та. Тий. Тэр амар нөлөөлсөн. Надад бол тэр бол нийтдээ юм тэгсэн болоо гэж. Тэр нөлөөлөөд тэрнийхээ хариуг бол танаа хоёр нам хоёул хүртлээ шүү дээ. Тэрнийхээ хариуг бол танаа хоёр нам бол хангалттай хүртэж байна. Их хурлын сонгуулийн дүнгээр урам хугарч. Тий, урам хугарч. Үгүй тэгээд засаглуу орсноосоо. Үгүй их хурлын сонгуул бол их давгүй болсон. Тий. Болсон. Гэхдээ тэрний дараах процесс нь дараах процесс засаглуу орсноосоо болоод урам хугарч байгаа байхгүй. Ер нь бид нар үүрэг хариуцлагыг нь өгөөд сонголтоо хийлээ. Тэгэхдээ биднээсээ сонголтыг авчиж тусгал болохгүй байна л гэдэг. Урам хугарч явчихж байгаа байхгүй. Яг энэ орон нутгийн сонгуул тэгсэн баг. Гэхдээ ер нь тэгэл үе үеийн сонгуул дээр яг нуулгүй хэлэхэд яг нөгөө 18-аас 34 насныхан билүү. Хоёр гоцтой шүү дээ. 18, 25, 26-аас 34-гээ явдаг лөө. 18-аас ерөөхдөө дунджаар 34 насныхан эрс үнэхээр муу байдаг. Тэр бол үнэн шүү дээ. Бүр ялчгүй муу байдаг байхгүй. Тэгээд BDD яриагаар ингээд BDD-ийн бодлоор боллоо байхгүй. Тэгээд яг нуулгүй хэлэхэд би бас нэлээд олон сонгуулиар сонгуулийн юу хийжсэн. Хар машины ажиллуулж байсан байхгүй. Нөгөө сонгуулийн ерөнхөр хороонд ажилласан гэсэн үг үстэй. Ажилласан. Яг нөгөө хар машины даамал хийжсэн. 5-6 сонгуул дээр. Тэгээд тэндээс ажиглахад яг тэр үнэхээр яг бүх сонгуул дээр л ирсэн дандаа тийм байсан. Тэгээд яг олон юмнаас шалтгаалдаг. Мэдээж нөгөө нэг ярьдаг л нөгөө оюутнууд нь нутагтаа очиагүй гал жилдэл ярьж идэв шүү дээ. Яагаад оюутнууд нь хотоосоо өгчөж болтгүй юм ч гэдэг юм уу. Тэр зохицуултуудыг хийгээгүй улмаас нөлөөлөл байдаг л баг. Байгаа. Тий. Гэтэ ямар ч тийм юм л их ажиглав. Байгаа шүү дээ. Хамгийн том яг нөө хичээл сургууль тий. Хичээл одоо онлын хувьд эрсдэггүй мөртлөө 10 хүний 4 нэрээд сонгочод шүү дээ. 6 сонгоогүй нэг өдөр гарч ирээд төө би чам сонгоогүй гэж буух одоо юу байгаа хгүй тий. Одоо боломжтой байхгүй энэ чинь хүлээн шүүрдэхгүй шүү дээ тий. Яагаад ийм хүлээн шүүрдэхгүй сонгуул яваад байна вэ гэдэг нь миний хувьд амар том асуултын нэмдэг. Энэ хизээ батлагч юу? Хийх юм баталж юу? Энэ миний оролцсон 2 сонгуул би 2 удаа дүүргэцэнд нэр дэвшсэн байхгүй. Тэгээ хоёулаа эрсдэггүй болсон. Тэгээ өмнө нь бол дандаа эрсдсэн 50-аас дээш хувь дээр баталгааждаг байсан. Одоо дөрвөлөө нэг юм шийдэх гэдээсэн чинь нэг нь одоо юу гэдэг хоёр нь ингэ шийдчихвэл утгагүй шүү дээ тий. Тэнгүүд яг ийм хүлэмжшүүрээд байгаа хүлцэлсэн байгаа улсын хурл нь амар асуудалтай. Тэр шийдвэр гаргасан хүмүүс дээр эргээд одоо энэ хариуцлагууд ирэх байхаа гэж бодож байна. Ер нь бол эрцийн хангаж ийж хүлэн зөвшөөрөгдсөн одоо эрц 50-аас дээш хувь эрцтэй байж ийж альва одоо сонгуул шүү дээ. Энд ямар өөр асуудал шүү дээ. Одоо бүх төсвийг одоо ингэ захин зарцуулах гэж байгаа тийм маш чухал одоо асуудал. Яа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод пропорционал элемент орж ирснээр намуудаас ингээд тодорхой ингээд тааны хүмүүс ингээд пропорционалаар ороод ирэхээр чи яалтчгүй чинь нэг нам доминант байх шинж тэмдэг алдаад одоо өмнөх 2 удаагийн улсын хурл ингээд унах нь тодорхой юм байна. Ингээд алгалах юм байна. Тэгэхээр алгалахаар эффект нь юу болох вэ гэхээр эргээд нөгөө Германыг их ярьдаг шүү дээ. Ингээд харангуут 2 нам 3 намын ингээд хамтсан засгийн газар байгуулах юм байна гэдэг бол ер нь бол ойлгомжтой байсан. Миний ганц хэрэгэлцэж байгаа зүйл гэвэл 50-аас дээш хувь авсан болохоор ардын нам өөрсдөө ерөнхийлөгч юу ерөнхий сайдаа намаасаа нэр дэвшүүлэгчтэй байсан. Энэ процесс явагдав. Энэ процесс явагдаагүй дээр үндсэн хуулийн одоо хуульчнэр манай сургуугаар үндсэн хуулиар маргаан явж байгаа. Энэ маргаантай процесс явсан. Энэ явсан бол
мэдгүй тэр нь ингээ улсын хурлаараа ороод хамтарсан засгийн газар шийдвэр гаргаад явах процесс нь явах байсан чинь шууд хамтарсан засгийн газар буюу одоо жоохон нөгөө тэр процесс нь алгасаад ардын намын ирэх ашиг байхгүй те шууд нөгөө даргынх нь ирэх ашиг ч юм уу ингээд яваад процесс явуулсан тийм үү өөрөө 50-54 байхаа одоо нөгөө ер нь бол хуулийн асуудал байгаа. Гэхдээ нөгөө үндсүүлийн нэмэлт өөрчлөлийн дараа засгийн газар бол хамтарсан байгуулагдах нь тодорхой болсон гэсэн байна. Сая Алтан гэрлийн маань хэлж байгаа тэр яг пропорционал тогтолцоо орж ирээд ингэсэн гэдэг иймэрхүү асуудлууд ядаад саяны системээр сонгуул яваад бүрэлдсэн парламентууд бол ихэнх улс орнуудад хамтардаг үнэн. Хоёр шин чанар байгаа. Нэгдүгürt дангаараа засгийн газар байгуулах хэмжээний саналыг бол авцсан. Олох дангаараа байгуулаад явахд асуудал байхгүй. Ямар тохиолдолд хамтардаг вэ гэхээр зэрэг дийлэнхтэй хамгийн олон судал авсан. Олох биш шүү. Тал хүрээгүй гэсэн үг. Тий. Тэгэхээр зэрэг талыгаа хүргэхийн тулд нэмэлт хоёр дахь руу ордог байхгүй. За та хамтарсан үйл хэлбэрүүд оролдог. Энд нэгдүгürt ажиллаагүй. Хоёр дахь нь за хоёр том суудлаа авсан хоёр том одоо парламентыг бүрдүүлж байгаа бүлгийн нөхдүүд хамтарч болно. Тэгэхээр талаа дахиад давуулаад ороод ирж байгаа. Тэгтэл дахиад 3 дахь улс төрийн хүч юу вэ? Тийм үү? Эсвэл хүн амтаа байна. Эсвэл арчсан амтаа болно. Тэгэл яагаад ингэж явах вэ? Энэ би юу гэж хараад байна вэ гэхээр энэ өөрөө парламентын арчлал. Энэ парламентын дархлаагаа өөрөө онгож эхэлдэг байна. Яг улсын хурал дээр ямар шийдвэр гаргах вэ? Хамтарлаа гэхэд хоёр улс төрийн хүчин байж болох магадaltaй байхгүй. Тийм үхний хэлбэр. Тэгтэл ингээд 3 үндсэн одоо юм улс төрийн юмд гишүүдийг бүрдүүлж байгаа. Гол 3 нам. Хяналт хаана вэ? Хаач байхгүй. Тэгэхээр парламентын хяналтын тогтолцоо сулрна гэдэг өөрөө засаг нь өөрөө гүйцэтгэх засаглал нь өөрөө ингээд эхэлж байгаа. Гүйцэтгэх засаглал гэдэг албан ёсоор нэгсэндээ айл өрхөөр бол ямар ч хяналтгүй тийм үү? Өрхийн санхүү, төсөв одоо өмч хөрөнгө явна л гэсэн үг. Гишүү айл өрхийн гишүүдээр мэдгэлгүйгээр нэг хүн л нэг хүн л заавал ч юм тий. Хүчтэй. Тийм хүчтэй тий. Ээж нь ч хүчтэй гэж байна. Гүйцэтгэх засаглал гэдэг байгаа. Парламентын засаглал гэдэг байгаа нь юу вэ гэхээр зэрэг ямар ч үсэн бүх өрхийн гишүүд мэдэх ёстой. Тэрнгөөрөө шийдвэр гаргах ёстой. Олонхын шийдвэр. Тэгээд жижиг ярьцуул аяга гоё юм байна. Би одоо ойлгохгүй байна. Тэгэхээр нөгөө баланс чи өөрөө юм байна л гэж үзээд байгаа байхгүй. Бүр дахиад миний зүгээр яг үнийг хэлэхэд болгоомжлоод гэж хэлэхэд зөөлтөн айгаад байгаа зүйл юу гэхээр энэ процесс явцсан. Гэтэ иргэд бол төдийлөн нөгөө мэдрэхгүй байгаа. Тэгэхэд одоо энэ биднээсээ энэ ярьж байгаа тойрч ярьж байгаа сэдвч өөрөө энэ төлөө бас нэмэр болох учраас би айгүй идэвхтэй оролцоод. Юу гэхээр парламентаа ингээ саяны жишээр бариад авлаа. Байх ёсгүй гэсэн. Хөлн толгойн хооронд ороод ирсэн. Одоо юу болох гэж нөх төр дахиад нэг засаглал байдаг байхгүй. Шүүх засаглал тий. Анзаарч байгаа бол сүүлийн 6 жилийн турш зогсолтгүй шүүх засаглал руу нөгөө засаглалд тарьж байгаа. Дайраад байгаа тий. Параллель явахгүй юу? 3 параллель засаг байсан. Нэг параллелийг ийм маягаар бариад авлаа. Парламентаа. Одоо нэг үлдсэн шүүх засаглал. Энэ шигээ одоо зогсолтгүй дайрч. Энэ өөрөө талаараа дайрч. Энэ өөрөө аюул байхгүй юу? Хүний нөгөө нэг ямар ч хүнд бурхан чөтгөр оршиж байгаа. Эрх мэдэл хүнийг 199% чөтгөрлөг байдлыг нь гаргаж ирдэг юм а гэдгийг хүн төрөлхтний бүх цаг үеийн түүх нотолцоо тийм үү. Тэгэхээр энэ байдал руу энэ хүний эрх мэдэл шунан дулдуудсан энэ байдлыг нь гаргаж ирнэ. Буюу бид нар энэ дарангууллын бүр үнэмлэхүй дарангууллын зам руу явж байна. Парламентаа бид нар үнэндээ алдаа тууцаа гэж айгаад байхгүй. Одоо шүүх рүү ингээд давтлаад байгаа. Тэгэхээр биднээс юу байх вэ гэхээр энэ нийгмийг хамгаалж идэг хамгийн том цагаан эс нь өөрөөсөө иргэд байх ёстой ба. Бид нар бол зурлалдах өчнөө боломж байгаа. Тийм үү? Өмчсөн хуулиар хамгаалагдсан өчнөө эрх дарахуд байж. Тэрнийг яаж идэлдэг юм бэ гэхээр ер нь бидэрт нэг хан босчод байгаа. Улс төр ба улс төржихгүй шүү гэдэг энэ нэг ийм нэг
яагаад юм мэдэхгүй үндэслэл шалтгаангүй ийм ойлголтуудаа нурааж хаяа гэдэг уриалга гаргадаг байхгүй. Тэ. Бас төр бол чиний ирээдүй амьдралыг шийдэж шүү дээ. Яг тий. Тэгэхээр чин амьдралаа шийдүүлж яагаад бас төршиж болохгүй байгаа юм. Тий. Яагаад муухай байгаа юм. Улс төр өөрөө хүн хоёр төгөл шинжтэй. Эхлэхээсээ төгсгөл хүртлээ. Юу гэхээр анхдагч шинж бол байгалийн шинж чанар. Энд бол байгалийн хүчин зүйлүүд ноёлно. Хүчтэй хүчгүй тий одоо юу гэдгийг. Хоёр дахь шинж чанар бид нар анхдагч шинж чанарыг амьдралынхаа туршид авч явчаад хоёр дахь шинж чанар буюу нийгмийн амьтан болохын төлөө бүхэдэн амьдралынхаа турш хичээдэг бодгал байхгүй. Тэгээд байгалийн хуульд байгалийн энэ амьтны хувьд шийдвэр гаргалт асуудлыг шийдэх хэлбэр нь юу вэ гэхээр хүчтэй хүчгүй тухай асуудал. Нөгөө хүнс тэжээлийн хоол тэжээлийн гурвалж. Нийгмийн асуудал дээр асуудлыг шийддэг үндсэн хэлбэр биднээс хүн төрөлхтний хувьд улс төр болсон байхгүй. Тийм. Асуудлыг шийддэг. Тэгэхээр бид нар улс төр бол үндэстэй анхдагч шинжтэй биднээс хувьд ингээд оролцох ёстой л гэж дахиж давхар хэлэх гэдэг. Тийм. Тэгээд ингээд нөхдүүдийг энэ баба улс төр баба төрийн өмнө юу лээ? Тэр нөгөө огт нь боож өгөх нэтер гэдэг энэ ойлголтуудаа бид нар одоо ерөөс авч байгаа юм. Улс төрчгийг ингээд элдв үгээр ч юм уу ингээд зүгээр ингээд хөнгөн ингээд зайлуулад иргэдийгээ түлхчихсэн. Одоо бол гэхдээ арай ширүүн түлхэхэд байна уу юу? Бүр хүчээр улс төр бүр оролцуулахгүй одоо байлгах гэдэг юм шиг. Би бол тийм мэдрэмж аваад байгаа байхгүй. Би бол хамгийн айж байгаа юм байна. Яг би нөгөө жирэгдэгтэй ганц нэг тэрэн дээр чилдэг. Үгээ хариулах л дургу. Одоо яг нөгөө хипхоп дуулж ирсний ганц одоо үлдсэн юм байна шүү дээ. Дуртай үгээ хэлж болно. Тэ? Тэр яг нөгөө юу гэмдэ үгээ хэл хэрэгчлөөгөө л идэлхийг хүсдэг байхгүй. Одоо миний хамгийн одоо яг хэрвээ тэр маань аваа ичвэл би ч амар хэцүү болно. Надад бол нөлөөлнө. За яг мэдээж эдийн засгаар хүнд болох мэдээж бас бүх нийтээрээ туулах. Гэхдээ хамгийн их эмзэг тусах нь бол надад тэр үг хэлэх хэрэгчлөөг мань аваа ичвэл гэж би хувьдаа боддتي. Тэгэхээр одоо бол улам тэгж байгаа юм шиг ер нь санагдчих. Саяхан би бас ингээл хөдөө хоол ирлээ. Тэгэл Twitter орсон чинь цагсаалт гинүү нэг юм бичсэн байна. Засгийн газрыг муулж байгаа хүмүүсийн цагсаалт ч шиг те. Тэр бол надад аягүй сонир санагцсан. Тэгээд яг гэж яваад илээ. Тэр нь яг батгацсан орох эрсдэл. Орох байлгүй дээ. Тэгэл одоо ороогүй маа гэхэд орох л баг. Таны тэр нэг рилийг сториг үзсэн. Тэр амаргүй гэдэг ач нь бол тэр загас барихад амаргүй байгаа дээ надаа. Их амаргүй байсан. Явалт их амаргүй байсан. Засагт орж хамтарч ардын намын бодлогыг давхар яг өөрсдийнхөө бодлогуудыг давхар суутгах шигтгэх гэсэн бодол байдаг л ах л да. Гэхдээ тихгүйгээр хүн нам ардсан нам хоёр нь хүчтэй сүрэг хүчин байж болоогүй юм л гэдэг үнцэг надад харагдаад идэх байхгүй юу. Тэгвэл одоо жишээ нь Жимбагийн хэлснээр дараагийн сонгуульд та хэдийг сонгосон иргэдтэй нэр хүндтэйгээр сонгуульд оролцох байсан юм болов гэдэг үнцэг миний талаас харагддаг байхгүй. Яг тэгвэл би мэдээж сонголтоо бол танай нам аль нэгэд өгсөн. Мэдээж нөгөө намд бол өгөөгүй. Яг тэгвэл итгэл үнэмшлэлээрээ би тэр намыг дэмжидэггүй. Тийм учраас би илүү нөгөө ардчилсан байр суурьтай намуудад ер нь саналаа өгөх дуртай. Тэгэхээр би жишээ нь тэгээд урам угарчаад байгаа байхгүй. Одоо 28 онд би санал өгөхдөө яг одоогийн бодлоор сонголт байх гэнэ надаа. Хинд өгөхөө мэдэхгүй байгаа. Тэгэхээр арчилсан намын мөрийн хөтөлбөрт итгээд саналаа өгсөн сонголтыг өөрчлөл гэх гэдэг. Тэгэхээр би дараагийн сонгуульд би ч гэсэн жишээ дахиж мэдсээр байж л өөр төлөвөргүй шүү дээ. Одоо ийм л эффект яваад байна. Тэгэхээр одоо бүр ингээд том зургаар нь ингээд харах юм бол энэ тогтолцооны шилжилт хийгдэж байна. Бид нар хэлбэрийн төдий парламент руу орсон. Тэрнээс шнөл юу сонгодог парламент руу орно гэсэн шүү дээ. Бүгд тийшээгээ орцгоё гэсэн мөртлөө тэрийг хайчлаа шүү дээ. Ийм байдгүй юм уу те. Одоо жишээ нь засгаа бүрдүүлэх боломжтой ардын нам сонгуулиар гараад ирсэн шүү дээ. Заавал тэд нар засгаа бүрдүүлнэ гэсэн
юу байхгүй мэн тий. Байхгүй мэн Тэр тий. бол нөгөө Тэгэхээр үзүүлэлээр тэгсэн ч гэсэн хамтрахыг санал болгож болно гэдэг юм тий. Тэгээд залгичж байгаа юм шүү. Үндсэн хуулийн дээр болохоор 50-аас дээш хувь авцсан нам нь ерөнхий сайдад Дэвшүүлнэ. бүлгээсээ улсын хурл дээр оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Процесс нь тэгж явах хэрэгтэй. Тэрийг гаргах энэ засгийн газрын хувьд болохоор шууд хамтарсан засгийн газрын санал ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь процессын алдаа мөн үү биш үү те ингээд үнцүүлийн хэрэглэх газрын дарга учрал болохоор нэг тийм тайлбар хийжсэн л да. Хэвлэлээр одоо ер нь бол ингээд сайд нар ингээд салбарын сайд нар ингээд өөр намаас тавигдсан байгаа. Та одоо аль сайд нь сайн ажилласан тэр намынхаа намдаа одоо саналаа өгч болно ч тийм. Тиймэрхүү Бидэнд бүр шал өөр сонголт өгчөж байгаа юм уу? Хүн өгнө шүү дээ. Одоо тэгээ хүний толгойлсон яаманд нь бараг өгнө шүү дээ. тиймэрхүү Аюу муухай тэнэгэл юм ярьсан бай. Тэр үгийг би ингэж орчуулж болох гэдэг. Хэрвээ бид нар ингээд засгийн газар бүрдүүлж байгаа сайд дээр бид дөрөв. Тийм үү? За нэг нь ерөнхий сайд. За би ерөнхий сайд. За. Тэгэхээр зэрэг сайн ажилласан та гурав сайн ажилласан сайд байхын төлөө намрууга ардын нам арчилсан нам хүн нам. Ингээд сууж штэ. За. Гурван сайд. Би ерөнхий сайд. Тэгээ сайн ажилласныг юу гэж дүгнэх, яаж дүгнэх вэ гэхээр хамгийн тодорхой дүгнэлт бол өөрийнхөө салбар дээр төсөв хөрөнгө сайн байсан байх хэрэгтэй. Тийм үү? Гэж үзэх юм бол энэ төсөв хөрөнгийг тавих асуудлыг хэн шийдэх гэдэг. Би шийднэ. Тавьд буцаад ирэх шийднэ. Ерөнхий сайд шийднэ. За тэгээд одоо эн чинь хаан төсөв тавих юм. тийм яах вэ? Одоо намайг байлгаад хаслахгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээ үгүй бол би та гурланд нь тэнцүү хэмжээний төсөв баталж. Тэгээ хинсэн ажиллахыг харъя. Тий. Та гурвынхыг тэнцүү хэмжээнийхийг тавина. Гэхдээ энэ хооронд ч харьцуулагдахгүй. Юутай харьцуулагдах вэ гэхээр өмнөх жилдээ ч харьцуулагдана. Юу гэхээр татвар өснө л гэсэн үг. Өмнөх жилдээ ч харьцуулагдж өсөж байгаа та гурвын зарцуулж байгаа төсөв өснө гэдэг бол аж ахуйн нэгжүүдээс гарч байгаа татвар л авж байгаа татвар л гэсэн үг. Тий. Иргэдийн амьдрал төр. Тэгэхээр зэрэг хэлж байгаа үг сонсоход ингээд те бас болох үс юм шиг сонсогдож байгаа байхгүй хальт сонсохоор тийм үү. Тэгэхээр сайн ажиллаж байгаа сайд гэдэг чинь хамгийн нэгдүгээр үзүүлэлт бол тэр үр дүнгийн илэрхийлэл одоо сая төсөв батлахад хараа шүү дээ. Ийм л 18 тэрбум төгрөгийг тавихгүй бол манай яам байх хэрэггүй шүү дээ л ингээл уралдаан болно. Тэрнийг хэн шийдэж байгаа юм бэ юу гэсэн. Тэр нэг хүний асуудал яригдаад байгаа шүү. Буцаад. Тийм буцаад. Гэхдээ яаж ч утсан олон худлаа мэдээлэлд иргэд бол амар их төрж байгаа. Ер нь бол сонголтондоо ч яаж хийхээ мэдгүй болтол нь бодлуулж байгаа байхгүй. Энээс өмнө бол харьцангуй сонголттой байсан. Ер нь тэгээд тэр нь ялагч нам байна уу, ялагдсан сөрөг хүчин болж орж ирсэн үү дараагийн сонголт хамаарахгүйгээр тухайн намаа дэмжсэн үнэн сэтгэл хангалуун байдаг байсан юм шиг надад санагддаг байхгүй. Тэ? Сайн сөрөг хүчин байж үгээ хэлжтэй эсэргүүцэж тэгээд яг хөө тэгэл ядаж тэр нь дэмжигдээд явлаа ч гэсэн ядаж тэгэл нэг тэр нэг ийм нэг тоог үдэг шүү дэлгэцэн дэртэй төдөө гэдэг нэг алах зохиол гэд тэрэн дээр нэг их баланстай харагддаг байсан шүү. Одоо бол нэг иймэрхүү юм харагдаад байдаг санагдаад байдээ. Гэхдээ ер нь бол одоо энэ 126 гишүүн бүттэй боллоо. Энийхний эффект нь гарч ирж байна уу? Ер нь өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж байна уу? Ер нь бол тийм одоо ингээд улсын хурл байгуулагдаад одоо хагас жил болчихлоо, гар болчихлоо шүү дээ. Тэгээ энэний эффект ер нь бол өөрчлөлт ер нь бол мэдрэгдэж байна уу улс төр дотор? Та нарын хувьд. Улс төр дотор гэхээс илүү зүгээр иргэний хувьд харахад энэ өөрчлөлт бол байгаа байна гэж харагдах. Насны хүчин зүйлүүд дээр ярихад юугүй дурггүй. Гэхдээ харин харагдаад байгаа зүйл бол сая сонгогч гарч ирсэн улсын хурлын одоо залуу гишүүд гэж хэлдэг. Шинэ анхдаг шиг анх 35-аас доош насныхан тийм. Эдгээр бол асуудалд хандж байгаа хандлага их тийм юу вэ? Өөр. Ямар нэгэн тийм нэг уламжлалт улс төр гэдэг ойлголтоос өөр тийм нэг өөр маягийн үзүүд гарч ирээд тэр болж харагдаж байна тийм. Уламжлалт гэдэг чинь юу гэж хэлэх вэ? Сайн мэдэхгүй. Ер нь хаана тийм юм билээ. Одоо тэр Чилийн тэр кинонд ирж гардаг. Тэр нөгөө Чилийн уурхад нэг хоригддаг шүү дээ. Нэг капсулаар аваад тэр дэлхийн түүхэнд тэмдэг. Бодит түүхтэй. Тий. 33 гэдэг кино. 33 уурхаач. Тэрэн дээр тэр киног үзэх юм бол нөхдүүд ер нь бол Чилийн засгийн газрынхан тэр киноноос харагдаж байгаа нь бол орхичих гэж байгаа
байхгүй. Аа. Орхичиж юу байх вэ? Бид нар ингээд Чадахгүй байна. чадахгүй байна. Тэнд ганцхан уулуурхай сайд байгаа. 33 настай байлуу 31 настай. Хамгийн залуу. Анх удаага танхимд орж ажиллаж байгаа сайд. Тэр бол асуудалд маш өөр өнцгөр харж би энэ асуудлыг шийдэх үүрэгтэй хүн гэж ойлгож өөрийгөө тэнд ажиллаж байгаа байхгүй. Ерөөсөө тэр хүний тэр шийдвэр гаргалтыг юу. Олон ч гинэ солонгос ч гэсэн олон гинэ байдаг. Тэр иймэрхүү байдлаар бүрдэлт донд ингээд ороод ирсэн. Хоёрдугаарт нь пропорционал систем өөрөө ороод ирнэ гэдэг бол энэ өөрөө шийдвэр гаргалтанд өөр өссөн үсээгүй өөрчлөлт авчирна. Тэгнь. Пропорционал систем. Анхаарах зүйл юу вэ нөхөр зэрэг биднээсийн хүссэн хэмжээнд хүртэл үр дүнгээ гаргаж чадж байгаа нүг гэдэг хэмжээр тавих юм бол болчихдог. Одоо ерөөхдөө миний анзаарснаар бол мэдээж тоо олшрохлоор нөгөө нэг хуваагдал нь олшроо явчихж байгаа шүү дээ, тий. Тэгэнгუут чинь нөгөө нэг шийдвэр дээр зөв шийдвэр гарах магадлал нь тэр хэмжээ хуваарал зөрүүгнийхөө хуваар өсөх юм болоо гэж харж би бол дэмжсэн байр суурьтай байдгийг да. Гэхдээ яг хуу миний төсөөлөхгүй зүйлээр ингээд бас өөр байлгачих болдгол юм байна л гэхгүй. Энийг би бол зүгээр яг өнгөн юм л өөртөөх нь ч гэсэн тайлбарлаж ирсэн юмыг л харчаад баярлал байсан гэсэн чинь үгүй юм байлээ. Тэрийг одоо яаж зохицуулах юм бол тий. Гэхдээ за энэ бол бас нэг учиртай та гэж харж исэн. Тий. Жимбаитер танилцаад нэлийн хэдэн жил болж би чи за тохиромжтой тоо бол нэг 120 тавьцаа юм байна гэж ярьж байсан. Бид хэд ч ярилцдаг ус. Бас тэгтэл яг 120-100-аар орж ирж байсан. За бүр хамгийн зөв хувилбар бол хоёр танхимтай байх хэрэгтэй парламент. Ингээд одоо бол эн чин засгийн газар нэг танхим болчиход шүү дээ. Нэг үгэндээ. Тэгэхээр дээд танхим болчиход байна шүү дээ. Гэхдээ энэ парламентын альч танхимд гүйцэтгэх эрх мэдэл байдаггүй бол одоогийн нэг танхим нь бол гүйцэтгэх эрх мэдлээ давхар бариад яваад байгаа танхим болчиход. Тэгэхээр энэ чинь айгүй юу болчих. Тэгэхээр үгүй маа энэ өөрчлөлтийг үндсэлэндээ суулгаж чадахгүй бол энэ хүн амын өсөлт болоод тогтолцооныхоо нөгөө сонголтын хувилбаруудаа гарах үүднээс холимог тогтолцоогоор парламентын гишүүдийн тоог 120 давуулах хэрэгтэй гэдэг. Ер нь судалгаанууд байдаг байсан юм. Тэгэд 120 гараад ирсэн чинь муу юмд ямар сайн гэдэг шиг ямар сайн юм яаж иж байгаа л ингээд заварлаа эзэн тий. Гэсэн тийм юм үр дүнгууд гарчаад байгаа байхгүй зовлонтой. Анхны удаа гэдгээрээ жоохон хүлцүүл яах вэ? Ирээдүйд яг нэг шиг дээр зөв болоод хувирж магадгүй тий. Яг 126 гэдэг сонголт зөв байсан шүү гэдэг нь харагдах байх л та. Хүлцэр итл. Та өдрийн нас дуустал. Тэгээд яг ерөн зүгээр шууд хэлэхэд л тийм шүү дээ. Өмнө нь одоо юу гэдэг 50 нэмэх хуваар одоо ям зүрийн хууль батлагддаггүй. Ингэдэг байсан. 50 нэмэх нэг үү? 2000 он үндсэн тий. Өөрчлөлтийг хийхээс өмнө саяны зарчим байсан. За. Тий, ер нь бол 76 гишүүнтэй 51 хүнээр эрс бүрддэг. Эрс бүрддэг. Тийм. Дийлэнх болгохоор. Тэгээд энэ асуудал шийдвэрлэхэд нөгөө удаад байсан. Юу гэх юм. Тий, одоо нөгөө шийдвэр гарч их өндөр болсон учраас. 76-аас гэдэг чинь 51 гэдэг чинь айгүй өндөр. 38. Тэгэхээр үндсөөлөө өөрчлөлт эрсийг бууруулъя гэдэг. Нөгөө дордтулсан 7 өөрчлөлтийн нэг нь тэр байхгүй. Ердийн олон болгочихгүй. 38 гэдэг. Тэгээ 38 нэмэх нэг болсон. 38-аар асуудал шийднэ. Тэгтэл эрс бүрднэ гэдэг. Тэгтэл 38 дээр ороод ирэхдээ чинь тал нь 19 бол. Тал 19. Тий. Тэгээд нэмэх нь 1 гэхээр 20 болчихно гэсэн үг тий. Тэгэхээр байнгын ороолоо нөгөө процесс төр нь аваад үзэхдээ байнгын ороо бол үндсэндээ нэг 11-ээс 13 гишүүнтэй. Тэгээд байнгын ороон дээр хэрэгжигдсэн асуудлуудыг шийдвэрлэгдсэн байдал 80-90% их хурлын нэгдсэн чуулганаар гарчдаг байхгүй. Үндсэндээ нэг өөрчлөлт байхгүйгээр. Тийм байна. Гэтэл байнгын ороон дээр чи 10-13 гишүүнтэй гэдэг чинь 6-аас 7 гишүүнээр эрс бүрдээд тэр эдийн хийсэн юм 4 гишүүн гар өргөчлөө гэхэд дэмжигдээ явчихвал ингээд тэгж явдаг байсан байна. Тэгэхээр одоо бол 64-өөс 32 гэдэг ингээд арай нэг 4 байснаа 7 л болчихсон юм байна шүү дээ. Олон уралч байдал нэмэгдэж байгаа л та. Ийг нь бас өөрчлөгдөөд өмнөх өдөр нь үг хэлэх байх. Өмнөх өдөр ингэж өгдөг ч юм уу. Тиймэрхүү ингээд бас жоохон хэцүү болоод байгаа юм шиг байна тий. Бас нөгөө парламентын гишүүний шууд нөгөө ингээд байгаа газар юм харьцуулахгүй. Заавал нэг хялтанд орох гэдэг. Өмнө нь ингээд
нэрээ өгч Саналаа өгнө. өмнөх өдөр нэрээ Юм өгч яриач үг гэж те. Аа. Тэгэхээр чи нөгөө бид нар нөгөө сонгоцсон байдаг. Нөгөө маань юм ярих гэдэг. Нэрээ өгөх Энэ шүү ийм дээ гэдэг. байнгын хорооны албан ёсны хуралдаан дээрх асуудлыг ярьж Чуулган дээр. Чуулган дээр. Чуулганы дээр. Аа зөв. Тэгээ нөгөө яг тэнгууд чи нөгөө намын дарга нар ч гэдэг юм уу бүлгийн дарга нартаа хийж нэрээ өгөөд нөгөө бүлгийн дарга юм уу намын дарга нь за алтан гэрлэлээр үг хэлүүлэхгүй. Тэ. Дундаа чэнжтэй болцсон. Тийм юмнууд яваад байгаа. Гэтэ бас нөгөө би бол мэдээж дэмжиж байгаа. Одоо нэг олон болсон дээр нөгөө тооны хувьд магадлалын хувьд Өсөж байгаа гэсэн. одоо нэг тийм Өө наа чи сайн орж ирэх магадaltaй тийм. Оо ямар ч найдлаггүй болсон. Тэгэнгүүт бас нөгөө эргээд ингээ харангуй профессионал ч угаасаа намаас ингээ хүмүүс оруулж ирдэ шүү дээ. Эргээд намын төлөвшил хөгжих тийм. Эргээд хүмүүс энэ намд юу болоо та. Одоо нөгөө би аль намыг сонгох вэ гэдээ хүмүүс орж ирж бодно шүү дээ. Энэ намын үйл ажиллагаа нийл тод юм уу? Энэ намын одоо төлөөллийн төв байгууллага нь ажил хийж байгаа хуралддаг юм хуралддаг юм уу? Одоо энэ гişүүд нь хаана юу игээ яваад дий. Нэг одоо үнэн ярьдаг хүмүүс юм, худлаа ярьдаг хүмүүс юм уу? Одоо тэгээд шууд одоо нам одоо илүү ийм хариуцлагатай болоод Намын хянах боломж гэсэн. намын дүрм илүү одоо сайжрах байхаа гэж харж байгаа байхгүй. Тэнгүү сая бас дахиад нэг асуудал гарсан. Сая 24 оны 12 сарын 31-нд улс төрийн намын шинжилсэн найруулга одоо нэг сая энэ 25 оны 1 сарын 1-нд хойшлцлоо тий хойшлцсан. Тэгсэн чинь эн чинь өөрөө асар том чухал асуудлуудыг шийдчихсэн байхгүй. Намын бүртгэлийн асуудал, дүрмийн асуудал, гишүүнчлийн асуудал давхцал тий. Сайн зүйл байсан юм уу тийм. Тэгээ угаасаа эн чинь нөгөө шууд нэг өдөр батлагдаагүй маш олон процессын нард нөгөө мундаг хүмүүс маань ингэж за ингээд хийя гэдгсэн чинь дахиад жилээр хойшлуулчихж байгаа байхгүй. Тэгээ яг юу болох вэ гэхээр нөгөө их хурл намын их хурлууд хуралдана дүрм өөрчлөгдөх гэдэг шүү. Тэгвэл нөгөө намын дарга нар чинь жоохон Өөрчлөгдөнө. айгаад исэн юм шиг байна. Уннах гэж бодчих. Яагаад тэгэхээр 54% санал авсан нам ерөнхий сайдаа гарч ирэх байхгүй. Би нөгөө сая үндсэн хуулийн маргаан байгаад байна гэдэг шүү. Тэнгүүд чи юунаас айгаад байгаа юм гэхээр намаасаа дэмжлэг авч чадахгүй байхгүй. Тэгээд тэрнээс өмнө тэр процесс Гэхдээ намаасаа дэмжлэг авч чадахгүй нэ гэж тэгэл намынхын дэмжил одоо хүртэл байж л шүү. Үгүй намаасаа дэмжлэг авч байгаагүй. За оюун эрдний намтрын ингээ харуул яаж намын дарга болсон юм. Их хурлаар намын дарга яг мэдээж ингээ юу болчихж байгаа те. Их хурлаар намын дарга саа. Тэнгүүд мэдээж хурлан болсон. Гэхдээ эхлээд ерөөсөө хэлчихэж байгаа байхгүй. Хүрээсвч ялгаа. Эхлээд амар том хүн болоод амар төрийн одоо юу гэдэг. Одоо нэг номер 1 юм уу 2 юм те. Болчингуудаа би энэ намын дарга болно гэж. Тэр чинь шал намын дараа болоод болно гэдэг дүрмтэй байхгүй нам. Оо тийм үстэй. Ерөнхийдөө намын дараа болно гэсэн үг байна. Энэ чинь ингээд нөгөө процессын асуудал маань нэгддэг. Тэнд ингээд нөгөө тааруу өргөцсөн плаблаа ингээд улсын ажил хийгээ яваад тэгээд намын хурал төлөөлөх зүйл хуралдах гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь ингээд нэг хүн яач үгүй амжихааргүй юм асуудал органикаар ингээд үүсэж эхэлж байгаа юм. Тэгээ ингээд өөрчлөлт бол ингээд 24 онд багтаад орох хэрэгтэй байсан байхгүй. Энэ бол хүн ам дээр бол нэлээд яригадаад явж исэн асуудал. Нэг юм асууж нам ярьсных би бас боддгийн нөгөө хатун гişүүлчлэл гэдэг нэг юм яриад байдаг шүү дээ. Тэрийг болж болтгүй юм уу? Тэрэн дээр ямар байр суурьтай байдаг вэ? Би бол яг нэг одоо ингэ хөдөөгүүр ч юм уу аймгийн төв би ч өөрөө доронтих ялцгүй л ингээл арслан нам ардын нам гээл Хоёр хуваагдал байж байгаа. Тэгэл ингээл аюу хэцүү те. Тэр тоолонгоор ингээд нөгөө нэг тухайн орон нутгийн хөгжилд садаа болж байгаа тийм үстэй. Доктортой ажиллаж хийжсэн нам бус байсан нам бус гэсэн ч гэсэн нөгөө талаа дэмжигч нь байж идэх те. Одоо юу гэдэг төрийн ажил хийж байгаа юм чи нам бус байх ёстой юу? Тэ. Тэгвэл нөгөө яг далдраа дэмжиж идэг те. Тийм. А тийм үү. Тэгээ хатуу гişүнчлэл гэдэг юм байхгүй болвол яах вэ? Би бол байхгүй болвол гэж боддоо шүү дээ хувьдаа. Жишээ дэмжиж гişүнгээл хүн намынхан сонгуулийн өмнө гаргаж ирж ирсэн те. Тэгээ тэр мөрөөл надад айгу дог санагдчихсан байхгүй. Байж болмоор. Яг дэмжиж гişүн. Яг албан ёсны хатуу гişүнчлэлтэй гişүн байж болно. Тэр нь бол яг нөгөө тухайн намынхаа үйл хэрэгт оролцоо явж идэг хүмүүс байж болно шүү дээ. Тэгээ одоо яг нэр дэвш сонирхолтой тэгээд бодол нарийн бичиг гээл бичиг заасны ажил зөндөл байдаг үл. Тэд нар ингэж байгаад одоо ингээл дугаар хорооны нэг их ах хэтэр бол ард намын гişүн гээл явж идэг шүү дээ. Батлагтай тий. Тэгэл тэд чинь автоматар санал өгч байгаа шүү дээ. Тэгэхгүй тэд нар чинь хамгийн гол асуудал тэнцээ үүсээд байгаа байхгүй.
бүх юмний асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр энийг зогсоох арга нь хатуу гишүүнчлэлийг болох юм болов уу гэж би чинь хувьдаа бодтыг. Би бас санал нэг. Тий. Гэхдээ хүний Бас нөгөө ихэнд орох хатчих уу. Тэгээд бас явж байх. намын гишүүн байж болно гэсэн байхад Намын дүрм одоо намын тухай хууль дээр тэр жишээ зааж засах боломжтой. Гэхдээ одоо болохоор ингэж байгаа юм. Одоо болохоор одоо яг энэ намын тухай өөрчлөлт шүү дээ, тийм. Өөрчлөлт чи ганц гайтай юм бас ийм байгаа. 20 мянган гишүүнтэй л. Хүн амын хэдөө билээ? 1%. сонгогчдын 1%. Сонгогчдын 1%. 1% хүрээгүй гишүүнтэй намыг татан болгохоор болчихсон. Тий. Бүр? Тэгээ бүр тийм болцсон. Тэгэхээр одоо тэгэхээр бүр өөр хөл дээр явж байгаа. Хэрэг чигээр болоог байгаа. 28 32. Сайн мэдээлэх болно. Нэг бол. Юу? Тэгээ 1% саяны хатгаар болоо гэж бүр нэг хатуу гişүүчлэлээ хурдлуулад эхэллээ шүү дээ. Яг эсрэг миний хүсэж байгаагийн эсрэг намаар бүр ингээд Жишээ. хин нэгэн хүн заавал аль нэг намын гишүүн болох шаардлага үүсэж шүү дээ. Намаар би бол аюу юугаар хараад байгаа. Өөдргийн чи эсрэг нөгөө готрон гараад байгаа. Тэгэхээр готрон гараад байгаа. Наа чи намаар хуваах гэдэг юм биш. Зүгээр яагаад хатуу гүшүүншилтэй вэ гэхээр бидэрт уламжилт яг дэлхийн нийтийн хатуу гүшүүншилтэй юм жишгүүд бол байдаг баг. Английн тоорын нам бол хатуу гүшүүншилтэй байж байгаад гүшүүнчлээ болсон байхгүй. 200,000 гүшүүнтэй Британи. Өмнө нь бол хэдэн сая гишүүнтэй байж байгаа саналаар ялагдаад байдаг байсан. Хатуу гишүүнчлэхүү бол 200,000 гишүүнтэй болоод одоо тэр чинь хүн амынхын тоонд харьцуулахад би зөв санаж байна уу санаж байна их бага тоохгүй. Тэгээд амжилт нь бол арцсангуу ахиж байгаа. Зөв болсон гэж нэг баталгаа гэж болохоор байхгүй. Манайх ягаад хатуу гишүүнчлэлтэй бэ гэхээр энэ нөгөө их ах чамайг харж байна гэж нөгөө төрийн хяналт хэрэгжүүлэх тогтолцоо байсан байна. Ардын намын гишүүн биш хүн бол нөгөө нийгмийн хүн амьтан биш байлаа шүү дээ. Байгалийн амьтан байлаа шүү дээ. Намын гишүүн биш хүн бол ямар нэгэн нийгмийн харилцаанд орж чадахгүй. Тэр хүнийг л ингэж явуулаад байгаа. Тэрнээсээ гарч чадахгүй. Тэгэхээр санал бол байр суурь бол миний хувьд бол 100% нэг хатуу гишүүнчлэлтэй байх хэрэггүй. Дэмжигч гишүүдтэй байх хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулсан зөв бодлого шийдвэр гаргаж зөв үйл ажиллагаа үр дүнгууд амжилтанд хүргэж чадсан улс төрийн нам тийм үү сонгогчдын зах зээлээс олон дэмжигч авах. Тэр нь ингээд тогтвортой биш байж юм тийм. Тэгэхээр энэ чинь цэвэр бодлогын өрсөлдөөнүүд гарч ирлээ шүү дээ. Зөв юм хийвэл дэмжнэ. Тэгэхээр одоогийн тэр 20,000 гэдэг болвол хятадын тогтолцоо маяг. Хятад яадгүй хөхтөр олон намын тогтолцоотой гэж өөрсдөг юм л дээ. Олон улсад хүлээн зөвшөөрөх. Яг гэхээр улс төрийн нам гээд хэд хэдэн намууд бий байгаа тийм. Тэгтэл нөхдүүдэд одоо бидэн шийдвэр гаргах хэрэг байхгүй. Манайх одоо тийм болж байгаа. Үндсэндээ. Би бол тэгж гутар гараад байна гэдэг байна тэр. Хэлбэрийн хувьд ингээд зүгээр л 20,000 гэдэг бол надаас адс хүртэх одоо нэг үзүүлэлтийг тоххой. Тийм. Тэгэхээр зэрэг эн чинь нэгсэн хэлбэрийн хувьд өөр харагдаж байгаа боловч нэг нам бол бид нар явчих явах гэдэг. Тийм. Олон ургалч үзэл санаа бол энэ улс төрийн намуудаар дамжиж гардаг байсан. Олон намын тогтолцоотой бид нар 3 сая намтай ч байж. За одоо тэр нь хайшаа. Ер нь чөлөөтэй байх хэрэгтэй байхгүй. Олон нам 3 сая хүнд ихтэй дин гэдэг дахиад нөгөө улс төржилт баба гэдгийг яг холбоор байхгүй тийм. Нөгөө тал. Тийм. Төрлөөр л иргэдийг ингээл хяналтгүй байх гал үзээд байдаг шүү дээ. Өөртөө тэгэхээр нөгөө улс төржилт ихсээд байгаа учраас шалгуурыг ихсэхгүй болвол одоо нөгөө цүнхний намууд ихсээд байна нэтэр гал одоо нөгөө амар сүртэй. Сонсохоор ингээд нэг жоохон зүвч юм шиг сонсогч чаддаг. Тий. Тэгвэл Солонгос бол тийм шүү дээ. Солонгос бол хідэн ч нам байгуулагдаад гарч ороод орондоо сэлгээд. Солонгосын намууд нь тийм жагсаалын төлбөртэй. Бүр мөнгө өгөх зөвшөөрдөг. Тий. Зөвшөөрдөг. Санхүүжилттэй гадна өөртөө ингээд жагсаж болно. Ер нь тэр ингээд энэ сүүлийн болж байгаа жагсаалуудыг ингээд хараад байхад ер нь тиймч байх шаардлага байгаад байгаа шүү. Юу гэхээр энэ нөгөө 50 жагсаал цуглаан хийх зохион байгуулалтыг чинь хянах хамгийн үндсэн механизм нь өөрөө төлбөр болчиход байгаа юм. Одоо зохион байгуулалтанд оруулах. За ингээд 10-10-аараа ингээд жагсаал цуглаан одоо чиний 10 хүн
Өмнө самуун нэгдэж болохгүй тий өөр үзэл өдөө хатгалах гадна дотны янз бүрийн асуудлуудтай орж ирээгүй гэдэг хяналт хэрэгжүүлэх механизм нь хамгийн үр дүнтэй механизм болчиход байгаа шиг байна. Тэгэхээр одоо бид дахиад нөгөө нэг ингээд тэр жагсаал цуглааныг ингээд байгаа. Юу гэхээр үзэл санаа шаардлага зорилго бол тодорхой. Нийгмийн дэмжлэгийг авахын тулд одоо тэр чинь нөгөө тооны хувьд үзүүлэлт тоглолт хийж байгаа. Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар тийм үү? Эмх замраагүй байдал, хүчирхийлэл үүсгэх зорилготой тийм санхүүжилт авсан байх юм бол одоо нэг өгч дээ. Наачаа амар тодорхой юм биш үү? Тийм тодорхой болчихж байгаа байна. Одоо жишээ нь за юу гэдгийг нэг компани бай, нэг нэртэй те. Тэр нь тухайн жагсаалыг санхүүжилж болох нь шүү дээ, хуулиараа. Тийм хуулиараа тийм. Тэгэнгүүтээ харин та нарын санхүүжилттэй жагсаал чинь босд руу өдөө төрхөрсөн ийм хүч хэрэгсэн байж болохгүй шүү. Тэгвэл бол танай компанитай хариуцлага тооцох. Тэр бол амар юм биш те. Дээрээс нь одоо тэрийг зохион байгуулдаг компани жишээлбэл бүх юм нь илт тод хийж болно шүү дээ. Хаанаас санхүүжиж байгаа байхгүй. Харин тийм юм хаанаас санхүүж. Тэгвэл гаднаас санхүүжиж чадахгүй. Бүх юмыг ингээд тодорхой болгоод өгч. Манайд болохоор санхүүжүүлэх нь 20-той юу? Санхүүжүүлэх нь 20-той. Одоо тэр чинь одоо юу гэдгийг шаавал нөө итгэл үнэлэлээрээ нэгдсэн байх ёстой л гэдэг юм байна юм шүү дээ. Одоо жишээ шаардлага зөв байгаад хэлбэрийн хувьд ингээд нөгөө нэгсэндээ гадаа гудамжинд ингээд нэг юм зарж ийн гэж бодъё л та. Хүн шавсан газар л хүн шавдаг үстэй. Тийм. Наад чинь би өөртөө бодож байгааг үнцгүй айгүй айтайхан юм байна. Жишээ нь одоо ийм юм байна шүү дээ. Одоо жагсаалыг цагдаа нөгөө манай нөгөө жагсаал цуглааны дүрм журам хуулиараа ч юм уу цагдаа ингээд хамгаалах хэрэгтэй гэдэг юм уу? Би сайн ойрын амар олон сар гарны жагсаалд тиймэрхүү юм харж ийн заяа. Заримыг нь хамгаалчих юм. Заримыг нь бүр хайчих юм. Тэ? Бүр ингээд төрөмгийлж өөр хүмүүс орж ирэхэд нь цагдаа нар баг болчоод тэгээд тэд нар бочгонж байгаад ингээ яваад өнгө буцаж ирдэг нэг хэлбэрийн юм шиг тий. Тэгээд тэнгууд энэ өөр амир хамгаалт нь амир долимог юм биш тий. Цагдаагийн дарга нь юм босоо нөгөө юутай шүү дээ. Тэнгууд тэрний дээр нэг хүн байж байгаа тэр нь ингээд үзмжээрээ шийдсэн гэсэн үг асуудал тийм үү. Улс төрийн эрх мэдлээ улс төрийн эрх хэрэгжүүлэлтөө хэрэгжүүлэхдээ эрх барьж байгаа хүчний эсрэгэл байдаг байхгүй. Тийм. Болохгүй байгаа аль нэг асуудлыг л шаардлагатай. Тий. Тэгэхээр зэрэгэл нөгөө нэгсэндээ хөлгөө чи зайлаач гэж ихсэхэд би тэднүүсийг хамгаалах үүрэг хүлээлгээд байгаа байхгүй. Харин хуулиараа тийм байна. Хуулиараа тийм байхгүй. Тий, цагдаагаагаа явуулаа. Тий. Цагдаа чи өөрөө шууд өдөр. Тэгэхээр төрөүний сонголт бол илүү айтайхан юм байна. Тэгэхээр бид альва зүйл захиад би бол яг шууд авч төлбөртөө төлбөртөө жагсаал тэр төлбөр Монголчин хэлбэл битүүлдэг явж байгаа шүү дээ. Угаасаа тэр нь дандаа тийм учраас тэр нь ил байлгах юм ил байлгах юм бол одоо очиод хүн зодоотоо гэд төлбөртөө явуулж байгаа би мэдчихээн тийм үү одоо хараас ойлгомжтой нотлох боломжгүй. Тийм нотлох боломжгүй. Ягаад ил зодохгүй ш нөгөө чинь. Нөгөө хүн рүү гурил цацахгүй байгаа ш. Гэдэг чинь. Тэгэхээр тодорхой. Тэгэхээр Солонгосын хэлбэрийг зүгээр сайн судалж үзэх ёстой. Логикоор ингээд үр байдлыг нь харахад нөхдүүдийнх бол тэр жагсны төлөө энэ төр гэхээс илүү нөгөө дэмжиж гэсэн үг. Тий, одоо нөгөө нэгдүгээр тэр жагсаал зохион байгуулалтын менежмент гэж нэг юм байгаа шүү дээ. Тий, одоо ингээд зохион байгуулалт хийж байгаа. Тэр хуулийн одоо хуулийн хязгаарлалтыг бариулахын тулд тийм үү? Ингэж менежмент хийж байгаа. Тиймэрхүү төлбөр байж магадгүй. Хоёрдугаарт жишээ нь улс төрийн намын одоо тэр нөгөө цалин хөлсийн одоо хөтөлбөр гэдэг талаас нь харж цалин хөлсийн урамшуулалтаа адилтгаж ийж магадгүй үзэж байгаа байхгүй. Тэгэхээр янз бүр байж болох. Гол нь илэл байвал болчихсон. Тэгэхээр зэрэгэл одоо жагсаал цуглаа яг үүндээ засгийн газрын эсрэг ингэж жагслаа гэдэг сая 11-нд харагдаж байгаа юм бол төлбөртөө гэж баалуулаад байгаа нөхдүүд нь яг өөрсдөө төлбөр жагссан. Та нар төлбөртөө ингэж жагслааш тэгээд байгаа нөхдүүд нь өөрсдөө төлбөртөө гусж байгаа. Төлбөртөө жагсаал бойлгдсон. Юм шиг харагдаад байгаа. Угаасаа тийм. Хөндлөөс ерөөсөө л тэгж харагдаж байгаа. Тэгэхээр энэний чинь цаана саяны байр байдал тэр ил байх хэвээр юу? Ил байж чадж гин үгүй юу? Ил байвал хяналтанд орно шүү дээ. Ер нь тийм. Хяналтанд орчих юм бол тэд нар чинь эрүүгийн хариуцлага татчих жоох. Тийм шүү дээ. Хүнийг очиж эрх үндсүүлэр олгогч зодгод мөнгө явуулсан гэсэн үг шүү дээ. Эрх чөлөөгийн тасалдуулахын тулд би төлбөр авч гинэ гэдэг бол эрүүгийн хариуцлага татчих жоох. Ямар ч боломжгүй болж байгаа. Улс төрчлөлт гэдэг бол улс төрчийг хэлэхгүй, хүнийг хэлэхгүй тийм үү? Өөрөө очиод сонгуульд биднээсийг нэр дэвшээдэх гэсэн үг биш ээ. Таныг тий.
зүгээр өөрсдийнхөө амьдралын өмнө өөрсдөө хариуцлага хүлээгээд тийм үү? Миний амьдралд нөлөөлж байгаа шийдвэрүүдийг хэн яаж хэрхэн гаргаад байгаа юм бэ гэдэгт өдөр тутмын хяналтаа хөндөгдөх тоолонд нь тавьжээ. Чиний бизнесийн татварыг нэмэгдүүлээд байхад улс төр баба гэд дугаа байгаа гэж битгий ингээд дугаа байгаа тэл та гэтэл асуудал улс төржил гэдэг уриалгын цаана явж байгаа юм тийм. Яг ингээд нөгөө татвараа нэмүүлчлээ гэхэд аж ахуйн нэгжүүд нь эсэргүүцлээ гаргаад босоод ирдэг. Сэтгүүлчдийн нэг асуудал дээр бас нэг сэтгүүлчийг тэнд цагдаа нар авчиад татаад унагцсан чинь сэтгүүлчтэй улс төржихгүй гэсээр байгаа л эрхээ хааж байгаа байхгүй. Тэгэхээр гарч аж ахуйн нэгжүүд эрхээ хамгаалж гарч ирэнгүүтээ улс төрж байгаа юм биш. Тэр жинхэнэ улс төрөө эрхээ хамгаална гэдэг улс төр. Тийм шүү. Улс төржихгүй гэдэг хаалт тавиал нөгөө асуудлынхаа эцсийн зорилгодоо хүрч байна. Эсрэг болчихж байгаа. Өөртөөхөө эсрэг болоод байгаа. Улс төрчихгүй гэдэг нь л өөртөөхөө эсрэг болоод байгаа. Тэгэхээр ийм нөгөө харагдаж байгаа нэг суудсан худлаа ойлголтуудаа л бид нар авч явах хэрэгтэй. Тэрийг өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь улс төрчин нөгөө нэг улс төрчийг битээ улс төрчөөдөө гэдэг чинь буруутгах хэрэгтэй. Наац тийм ямар нэг л юм госгаалаад гэсэн үг л байхгүй. Бүр хамгийн энгийнээр одоо бүр тийм битээ улс төржөө гэж хэлж байгаа хүний улс төрч байх юм бол наа чи хулгай ярих гэдэг шүү. Тэ гэж хараараа л гэж зөвлөх гээд байгаа. За тэгвэл өнөөдөр ерөөхдөө улс төрч дуусгав. Дуусъя. Дараа нь харин жоохон юу вэ? Яа. Хүм уулъя. Хүм болохгүй бол сонирхолтой болоод байна. Гэтэ би нэг юм тэгэхээр та нар ч өөрсдөө муулахгүй шүү дээ. Гэхдээ би нэг хүний сонссон мэдгүй шүү дээ бас л би чинь нөгөө ингийн тэгэнгүүт ямар ч улс төрийн одоо улс төрч ингээд ороод хой хүнээрээ байхгүй очвол нэг системд орчдөг. Тэгэл нөгөө нэг дуу хоолойгоо хөрөх мөрөх нь хязгаарлагдал. Түрүүн анзаарч л хүнээс ч гэсэн те. Засаг дорнгууд бодлогоо бодоод орцсон тэгэхээр тодорхой хэмжээнд буулт хийх хэрэгтэй болж байгаа нөгөө том засагтаа. Тэгэл өөрсдийнхөө юмыг дундуур нь хавчуулах гэж зүтгэж байгаа юм байна гэдэг л юм харж. Сонгуулийн өмнө хамтдаа л засгийн газар огцор, оюун эрдэнэ огцор гэж хамтсаж гисчихсэн намын гişүүд. Яг тэр тал дээр би чамтай адилхан байр суурьтай юм. Намын гişүүд. Тийм бодолтойгоор байгаад байна гэж хэлж байна шүү дээ. Сая ерөөсөө огцорхыг дэмжих үү гэсэн чинь нэг ч цаа гэж хариулсангүй юу ч хэлсэнгүй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр яг нэг энэ чинь хүн гэхээсээ илүү яг тийш ороод нэг том нэг юм систем дотор ямар нэгэн механизм ажиллаад байна гэсэн үг үстэй. Тэ? Ирэх ашиг үйл. Тэр хүн нэг юм одоо нам амир хүчтэй. Амын хоригч юм уу үйлдэлийн эсрэг эргүүлж чадах хэмжээний механизмыг аль нэг хүн хийгээд байгаа гэж би харахгүй байж болох юм байна гэж хараад. Бидний одоо түрүүний хэлснээр намын тогтолцоо, намын одоо юу гэдэг хууль төр улс төрийн сонгуулийн тухай хууль бүх юмроо ингээд аваачаад нэг юм буруу иргэдэг систем ухтраа цагийн механизм ухсарсан. Тэнд нэг хэрэг болт хийнгууд тэр нь яг тэр цагийн дагуу л эргэж ирэхгүй, хурдан ирэхгүй, удаа ирэхгүй. Тийм юм болов гэл. Түрүүний яхаа хүн ярьдаг дээр л тэгж л да. Хүн болж болно. Үзэл бодлоо худалдсан зөндөө л хүмүүс бүгдээ нь муулна. Гэхдээ яагаад тэгээд байгаа юм бол гэдгийг нь бас ойлгох хэрэгтэй болов гэж би бодод байгаа. Гэхдээ харин тэр юу вэ гэхээр нэг ийм нэг буруу тийшэл яваад байгаа цагийн зүйл харагдаад байна гэх. За мэдгүй. За ер нь ингээд мэдхгүй гэл. Бууцын хэлдгэр мэдхгүй. Амаргүй байла. Өнөөдөр Нөгөө дугаар байлаа. Анхны дугаар амаргүй байла. Гоё байлаа. Баярлалаа. Туудахгүй эргээд дараачхаа уудал дээр арай олоолоод тий. Ааха. Өшөө шинэ хүмүүс оролцохыг хүсэж байгаа хүмүүс бүгд нээлттэй хин ч хамаагүй өрөөд. Тэгэл бүгдээр л ус төрж яри. Ааха. Энэ бол нээлттэй хин ч орж ирж болно. Би бол гоё зөндөө олон яг нөгөө ерөнхий ойлголттой л явдаг хүн. Аюух деталь ойлголтууд авах юм байна. Аюух мэдлэг авах юм байна. Төрөвчлсөн сургалт гэхгүй. Тэгээд 28 онд нэр дэвшээ явж яваа. Магадгүй шүү дээ. Тийм магадгүй. Тийм карьер хөөгд байгаа шүү дээ. Зурагтаар гараад. Хотлаа. Тэр нам чинь ингээд одоо жишээл би хүн намын нэг юм дээр хайртай байгаа. Гарч ирээд хүмүүсийг твшүүлж байгаа. Ааха. Ямар ч тийм одоо юу байхгүй те. Ингэж мэгхгүй те. Ааха. Твшилтэй. Энд чинь ирэх чинь. Өнгөрсөн улсын хурлын сонгуулийн өмнөх PR нь бол тийм явсан те. Яг нөгөө яг PR гэдэг чинь угаасаа нөгөө сайныг сайн гэх юм зүг биш үү? Тэгэхээр муу хөшиж тугна. Тэгээ угаасаа энэ чинь нөгөө намаар дамжиж танаа яг юу ч тийм байсан те. Хүн намаар дамжиж зөв хүмүүсийг гаргах. Хүн нам бол дэвшээ гэж шууд дэвшүүлчихдэг. Арсан нам бол дэвшээ хичээд мөрчдөг шүү дээ.
А тэгсэн дээ. Тэгсэн дээ. За хүний сонголтод нөлөөлөхгүй байцгаая. Тий. За баярлалаа. 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 Тугаатай байлаа. Нилээч удаа ярих шиг боллоо. Бас гайгүй биш. Гайгүй. Яг нэг ийм болд юм байлээ. Тий. Яг ам хасаад сүүлдээ яг ирүүж ирлээ. Цаг гараад 2 цаг байт юм байлээ. Яг 34 гэж орж ирж Зөөж байгаа. Байж байгаа.